Өглөөний дүүргийн үзэгчдээ лайк телевиз зочны цаг эхлэж байна. Энэ удаагийн зочин Баян Зүг дүүргийн 12 дугаар хороо амгалан ихтгэл хөөрхөн эрүүл мэндийн төвийн их эмч амгалан байгаа танд энэ өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр амгалан эмчтэй хамтраад бид энэ өглөө та бүхэнд хеликобактертэй холбоотой мэдээллүүдийг өгнө. Ер нь хеликобактер гэж яг ямар одоо өвчин. За энийгээр өвдсөн нөхцөлд ер нь хор уршиг нь яаж ирнэ хүний биед мэдэгддэг. За энээс урьдчилан сэргийлэх боломж нь юу байдаг талаар ер нь яриад үзэж байна. Бас нэг тодорхойлтыг хэлсэн зүг байх. Энэ яг одоо энэ нэршлийн дор яг ямар өвчин байгаад байна тийм. За хеликобактерийг анх үүсэл нь болонгод 1983 онд Австралийн эрдэмтэн Warren Marshall гэдэг эрдэмтэн нар хотоодны тэр нуглуурын хэсэгт өрөвсөж хархалсан хэсгээс нэгэн бичил битий илрүүлсэн юм байна л да. Түүнийг нь хожим нь болонгод хеликобактер гэж нэрлсэн байгаа юм. За энэ хеликобактер нь өөрөө тийм спираль хэлбэртэй. За тэгээд нэг талынхаа төгсгөлтөө тийм шилбүртэй тэр шилбүрийнхаа тусламжтайгаар хөдөлдөг, хотоодны салс бүрхүүлд амьдардаг, өөрөөсөө олон төрлийн тэр фермент, тэгээд шархлаа үүсгэх хорыг ялгаруулдаг байгаа. За энэ хеликобактер нь болонгод хөгжил буурай орнуудад ялангуяа хүүхэд залуучуудын дунд хэлбэг тохиолдож байгаа нь судалгаагаар батлагдсан. За манай орны хувьд болохоор сүүлийн 10-аад жилд хотоодны шархлаа, гидсний шархлаа өвчин маань 2 дахин нэмэгдсэн байгаа. Үүнээс нь шалтгааныг тодруулаад үзэхэд хотоодны шархлааны нэг 50-60% нь хеликобактерийн шалтгаантай, дээд гидсний шархлаагаар өвдсөн хүмүүсийн 70-аас нэг 90 орчим хувь нь хеликобактерийн шалтгаантай байна гэдгийг тогтоосон байгаа. За тэгээд ер нь дэлхийд дахиндаа энэ өвчнийг болохоор гэр бүлийн өвчин буюу чимээгүй тахал өвчин гэж нэрлсэн байна. Хеликобактерийн одоо хүний бие иргэний үзүүлэх байдал бол шууд хотоодтой одоо холбоотой болж таарч байна тийм. Тэгээд ер нь одоо ингээд нийгэмд, Монгол улсын нийгэмд за одоо та бол жишээлх юм бол өрх эрүүл мэндийн төв те эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг хамгийн түрүүлж одоо иргэдтэйг уулздаг юм хүн. Тэгэхээр ер нь энэ хеликобактерээр өвчилж байгаа тохиолдлууд хэр ажиглагдаж байна? Ер нь маш олон тохиолддог. Одоо жишээлх юм бол сая хэллээ шүү дээ те шархлаа өвчний 50-60% гэхээр маш олон тохиолдол байна гэсэн. За тэгээд яг өрхөн эрүүл мэндийн төвүүд дээр болохоор нөгөө эрүүл мэндийн даатгалаар 18-с дээш насны иргэдэг урьдчилан сэргийлэх вакцины тусламж үйлчилгээнд хамруулж байгаа. За энэ дээр хеликобактериас гадна хотоодны дуран 46-аас дээш насны бүх хүмүүст вакцины тусламж үйлчилгээнд хамруулж байгаа. За дээрээс нь өрхөн эрүүл мэндийн төв дээрээ даатгал төлдөг бол 18-с дээшний бүх хүмүүс хеликобактериа даатгалаараа үнэлбэргүй өгч байгаа. Тэгэхээр иргэд маань өрхөн эрүүл мэндийн төв дээр ирээд хеликобактериа онцлуулж болно гэсэн сорьцын шинжилгээгээр. Халдварладаг байдлыг бас жоохон дэлгэрүүлж ярьсан зүг байх. Ер нь яг ямар одоо байдлаар халдварлаад байгаа юм те. Тэгээд энэ нь одоо халдварлсан тохиолдолд одоо хүний бие организмыг одоо ямар өөрчлөлтүүд, ямар хор уршигт одоо учруулах боломжтой вэ те. За халдварлаг байдлыг ярихаас өмнө эхлээд хор уршигыг ярих хэрэгтэй баг те. За хеликобактер нь өөрөө тийм уршигаас сахалтай гэдэм л да. Түүгээрээ болонгууд хотоодны тэр саслаг бүрхүүлийг хар өргөлөх юм бол өрөмдөөд хотоодны дотор хааныг хамгаалдаг саслаг бүрхүүлийн эсийг гэмтэж идэг. За энэ эсийг гэмтээснээрээ одоо нөгөө хотоодны хүчил шууд хотоодны хааныг гэмтээх нь шүү дээ тий. За тэгэхээр энэ хотоодны хүчил маань өөрөө тэр хеликобактерийн ялгаруулж байгаа шүүрлийн нөлөөгөөр хотоодны хаанд нэвчээд тэр хотоодны үрвсэл, шархлаа. За тэгээд дээрэс нь улаалтыг үүсгэдэг, мөн цаашлаад хотоодны хор тавдраг үүсгэдэг ийм хор уршигтай байгаа. За халдварлах замыг асуулж тий. Халдварлах зам бол яг хүнээс хүнд дамждаг. Хүнээс хүнд. Хүнээс хүнд дамждаг халдвар. За энэ хөвчлэн хүний нөгөө хорхоцсон шүд тий, буйлны өрөвсөл, за дээрэс нь шүдний бусад өвчнүүдийн үед тэр амны хүндэд үүсээд тэндээ ингэж бөөгнөрч одоо бөөгнөрөөд шүлсэн тухайд ерөөд хадгалагддаг. Тэгэхээр шүлсэнд хадгалагдахаараа одоо үнсэлцэх, за тэгээд хэрэглэгдсэн тэр хеликотой хүний хэрэглэгдсэн аяг тавг, бохирлогдсон аяг тавг тийм ээ. За дээрээс нь бохирлогдсон хоол хүнс, удаан хадгалсан хоол хүнс, за бохир гараар дамжаад хүнээс хүнд халдварлалтай байна. За бидний нөгөө нэг томчууд бид нарт гэдэг чинь нөгөө хүүхдээ хооллохдоо нөгөө халбахтаа хоолыг амандаа хийж хөргөх тий эсвэл нөгөө нэг жижиг зай амандаа хийж зайжилаад хүүхдийнхээ аманд хийх гэхээр энэ бол бас шууд дамжиж байгаа. Дээрээс нөгөө хүүхдийн соосоо ингээл газар унчтангууд ээж аав ч юм уу арга гэр яхан асран хамгаалагч нь амандаа хийгээд шууд хүүхдийн аманд өмхүүлснээр энэ бас шууд дамжих арга болж байгаа. Тэгэхээр энэ дээрээс аль болох татгалзах хэрэгтэй.
Тийм байна. Тэр нөгөө ахын хүрээнд л бас нэлээд эрсдлийг бий болгодог байх юм шүү дээ, болгодог хаа. Дээрэс нь энэ нөгөө хеликобактер маань давслаг тийм чихэрлэг орчинд илүү үржиж онширч яадаг. Тэгэхээр аль болох тийм хоол хүнсний бүтээгдэхүүндээ давслаг тийм ээ. Дээрэс нь нөгөө хурц амтлагчнууд байдаг шүү дээ. Амтлагч соуснууд, за дээрэс нь чихэрлэг, хит чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Газтай ундаа байна. Өөх тостой хоол хүнс байна. За тэгээд дээрэс нь арх тамхи зэрэгээс аль болох татгалзах хэрэгтэй. Яагаад байгаа. Тэгэхээр та бол бас ойлгомжтой хэлж байна л да. Ер нь бол ходоодны ханд одоо тэр бактери маань байрлаад за тэгээд нөгөө ходоодны ханыг гэмтээсэн тий. За үүнээс шалтгаалаад нөгөө хүчил маань ходоодоо өөрөө бас гэмтэх одоо зүйл болж ирж байна шүү дээ тийм ээ. За тэгээд гол нь бас энэ халдварлах зам гэдэг бол яг ахын хүрээнд яг одоо нөгөө та түрүүн хэлсэн гэр бүлийн одоо чимээгүүд хахал гэж хэлж байна. Тэгэхээр яг энэ гэр бүлийн гишүүд хоорондоо одоо халдварлуулах тийм энэ нь бол гол бас нэг субъект нь болж явах шиг байна шүү дээ тийм үү? Тийм ер нь нэг хэрэг танай гэр бүлийн хэн нэг нь хеликобактертэй гэж онцлогдвол гэрийнхнийгаа ч гэсэндээ хеликобактерийн шинжилгээнд хамрагдаад гэр бүлээрээ эмчилгээ хийх шаардлагатай гэсэн үг тийм. За дээрэс нь нөгөө шинж тэмдэг илэрдэг байгаа. Энэ гэхдээ шинж тэмдэг маань болонгод зарим хүнд тохиолддог, хөнгөө хэлбэрээр тохиолддог, зарим бүр тохиолдохгүй шинж тэмдэг байгаа. Яг ингээд яхад хамгийн ихэнд илэрж байгаа шинж тэмдэг нь хэвлэгээр цанхаах шинж тэмдэг. За гэхдээ цанхаахны энэ хеликобактерийн онцлог юм нь болохоор нэг удаа хэвлэгээр цанхаачаад олон 7 хоногийн дараа, хэдэн 7 хоногийн дараа дахиад цанхаах шинж тэмдэг. Эсвэл энэ цанхаалт маань шүн дунд ходоод хоосон байх үед хөвчлэн цанхааж яадаг. За дээрэс нь ходоод энэ твлийг цанхаасан үед нь одоо юм идэх юм бол цанхаалт нь арилдаг. Өөрийгөө ажиглаж болох нь шүү дээ тий. За юм идчих юм бол арилчин. Дээрэс нь нөгөө ходоодны хүчлийг бууруулдаг антацид юмнууд байгаа. Жишээлбэл хүмүүс их мэддэг промез гэдэг юм байна тий. Омепразол энэ юм уусны дараа цанхаалт нь арилдаг гэх мэт шинж тэмдгүүд байдаг. За дээрэс нь цөөхөн хэдин шинж тэмдгүүд нэмэлтээр илэрдэг. Хүний жин буурах, жин багасах. За дээрэс нь ходоод цанхаах, аюулхай орчим цанхаах тий. Амнаас эвгүй өнөр өнөртөх, цээж гашуу оргих. За дээрэс нь таны хоолны туршил буурах тий. Дотор муухаарах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрх юм бол хеликобактерийн шинжилгээг өөрөө хичээлзүүлмээр. За тэгэхээр саяны хэлж байгаа шинж тэмдгүүд илэрх юм бол одоо өрх эрүүл мэндийн төв дээр авч байгаа шүү дээ тий. Хеликобактерийн шинжилгээд тэгэхээр өрх эрүүл мэндийн төвд одоо яваад очих юм стон байна. Ингэснээрээ бол бас мэдээж өвчин болгон эрт илрүүлвэл одоо эмчилгээ нь маш сайн байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь саяны хэлсэн шинж тэмдгүүд таны бие одоо организм мэдэгдэж явах юм бол одоо яаралтай өрх эрүүл мэндийн төвд ханд шинжилгээнд одоо ороо гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр энэ шинжилгээ маань яаж авагддаг вэ? Өрх эрүүл мэндийн төв дээр энэ шинжилгээ ямар байдлаар зохион байгуулагдаж байна тийм ээ? Хеликобактерийг илрүүлэх хэд хэдэн аргууд байдаг л да. Жишээлх юм бол серологийн шинжилгээ байна. Тэгээд уреатай тест байна. Өтгөнд бас бактери илрүүлэх, за амьсгалын сорил гэдэг. За өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр болонгод эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэд маань очиод даатгалаараа хеликобактерийг өндөгний цуснаас нь цус аваад тэгээд хеликобактерийн сорил тест гэж байгаа. Тэрнгээр үзээд 15 минутын дараа л хариу гарчдаг тийм тест. Тэр дөрөөл ер нь бол тэр дөрөөл хариу гарч гэсэн тийм. Тэгээд энэ одоо халдварт өвчнүүд ер нь бол үе шаттай байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ хеликобактерид бас өвчлөлийн үе шат гэж байгаа юу? Байдаг бол ер нь ямар байдлаар мэдэгддэг юм бэ тий. Хеликобактер түрүүнд хэлсэнчлэн нөгөө амны хүндээ торимтлагдаад хеликобактер үүсээд дараа дараагийнх нь үе нь болонгууд эхлээд тэр ходоодны сас хөлийг дотор ханы гэмтэн гэсэн шүү дээ. Тэгээд гэмтээгээд улайлт шархлаа тэгээд хархав өрсөл тэгээд бүр цаашлах юм бол ходоодны хор тавдар зэргийг үүсгэх юм шаттай байгаа. Тэгэхээр дөнгөж хеликобактертэй гэдэг мэдээлэл тэр доор нэмжлэгдчих юм бол тийм одоо ер нь бол элэгний хор тавдар одоо нэгт байгаа шүү дээ тий. Одоо монголчуудын хэмжээнд бол одоо харин ходоодны одоо хор тавдрын хувьд бол бас нэлээд дээгүүр байгаа тий. Маш илбэг тохиолддог. Тийм учраас одоо энэ бүх тэр одоо асуудал болж байгаа
хавдрын үүсгэгч нь бол хеликобактер юм а гэдгийг ойлгож авах хэрэгтэй болж байна л да. Тэгээд ер нь бол өрхийн эрүүл мэндийн төв дээр маш олон одоо өвчний те нийгэмд одоо илүү тархацтай байгаа өвчнүүдийн үржилсэн сэргийлэх шинжилгээ онцлогоо яваад эхэлсэн байгаа учраас ард иргэд маань бас ер нь өрхийн эрүүл мэндийн төвөөрөө нэг зав гаргаад ороод гараарай гэж хэлмээр байна. Тэнд очих юм бол маш олон шинжилгээнүүдийг хамрагдах ганцхан хеликобактер биш тийм ээ. Илгэний БЦ байгаа те умаа үзүүний эсийн шинжилгээ байгаа. За тэгээд мэдээж шээс цусны шинжилгээг өгчөж байгаа юм тийм ээ. Тэгэхээр маш олон одоо шинжилгээнүүдэд хамрагдах боломжтой. Олон өвчнөөс одоо үржилсэн сэргийлэх шинжилгээнд өрхийн эмнэлэг дээр л одоо орчих боломж байгаа юм шүү. Тэгээд үүний нэг нь бол хеликобактер. Тэгэхээр энэ хеликобактерийн одоо шинжилгээ онцлогоог өрхийн эрүүл мэндийн төв дээр тань одоо яваад очих юм бол 15 минутын дотор л хийж өгнө. Тэгээд одоо ер нь одоо эмчилгээ нь яаж явдаг юм бэ? За эмчилгээнээс урдаад эмчилгээ бол мэдээж илэрсэн тохиолдолд эмийн эмчилгээ эмчийн хяналтын дотор явна. Тэрнээс өөрчлөн сэргийлэхийн тулд бид нэр явах гэдгийг гол нь явах хэрэгтэй баг тийм ээ. За хеликобактерийг ерөөдөө өршин сэргийлэхийн тулд хүн өөрийнхөө амьдралын хэм маягийг өөрчлөх, за зөв зохистой хооллох хэрэгтэй. За зөв зохистой хоолно гэхээр зөв зохистой хоолно л гэж яриад байдаг шүү дээ тийм ээ. За зөв зохистой хоолт гэдэг маань хамгийн түрүүнд бид нэг дор хэмжээгээр идэхгүй байх тийм ээ. Багаар идэх хэрэгтэй. За дээрэс нь хөнгөн хоолыг бид идэж занших хэрэгтэй. За хоолтынхаа дундуур бид ус сайн уух хэрэгтэй тий ус багаар хооллохоос өмнө нэгээс 2 ус ч юм уу дундуур нь хоол идж явахдаа багаар усууж болно. Хоолсныхаа дараа нэгээс 2 ус уух хэрэгтэй. За дээрэс нь ходоодоо та амраа гэх юм бол зөвгийн балтай өдөртөө нэг аяг бүлээ усан зөвгийн бал хийгээд нэг аяг зөвгийн балтай бүлээ ус уухад л ходоодоо хамгаалж чаддаг байна. За дээрэс нь нөгөө идчихэл монголчууд чинь шууд ингээд хөвтөд үүдэх штэ тий. Хөвтөхгүй аль болох салхинд гарч ахлахах баг зэргийн хөдөлгөөн хийх юм бол одоо хамгаалдаг байна. Түрүүний хэлсэнчлэн нөгөө хит давслаг, чихэрлэг хоолмоснаас татгалзах хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө нэг амьдралын хэв маягтаа л одоо өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болж ирж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол таныг хэлдэгчлэн эрүүл одоо зөв хооллолт гэж яриад байдаг боловч яг энэ нь юу юм бэ те ямар одоо зүйлсүүдийг амьдралд хэвшил болгох ёстой юм бэ гэдгийг бас тэр болгон мэддэг. Тэгэхээр ер нь бол бас аль болох ходоодонд ачаал өгөхгүй байх л одоо саяны мэдээлүүд дээр орж ирж шүү дээ тийм ээ. Тэгээд дээрэс нь нэг дорой хийдэггүй эдсэн тохиолдолд одоо гарч ахлахтай юм уу те хоолой шингээх тал дээр нь анхаарах хэрэгтэй болж байна. Тэгээд гол нь нөгөө нэг чихэрлэг зүйлсээс л татгалзал зүгээр гэдэг шүү дээ те газтай ундаа бол сэглэн чихэрлэг те хит их газтай. Дээрээс нэг монголчуудын нэг муу зуршил байдаг шүү дээ нөгөө хонсон хоолыг халааж иддэг. Хонсон хоолыг нөгөө халаах тусам тэр шүлэн нөтгөрөөд тэр нөгөө шимт ижээлтэй чанар нь буурж одоо бактери үржих одоо бусад халдвар үржих тийм нөхцөл бүрдэж өгч идэм юм. Тэгэхээр аль болох хонсон хоолыг халааж идэггүйгээр өмнө өрөө гэр бүлийнхаа тохирсон хэмжээний хоолыг хийж идэж хэвших хэрэгтэй. Тийм байна тий. Тэгэхээр ер нь бас яг хоол үлдчихэр чинь маргааш нь халаагаал идчихэд идэг л дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол таар одоо хүнийхээ тоонд таарсан одоо тэр дор бол одоо болчих тий үлдэхээргүйгээр л одоо хоолойг хийвэл зүгээр юм байна л гэж ойлгогдож штэ тий. За тэгээд ер нь бол манай монголчууд яг энэ ходоодны тий энэ хоолны асуудал дээр бас нэлээд бэрхшээлтэй болсон л да ялтчгүй. Тэгэхээр нөгөө өөх тостой мах их иддэг тийм ээ. Тэгэхээр үүнээс шалтгаалаад бас ходоодонд ачаал их очдөг одоо гэдэг мэдээлэл бол байдаг тийм ээ. За тэгээд энэ хеликобактер хоёулаа нөгөө түрүүн ярьжсэн шүү дээ. Ер нь эмчилгээ маань ер нь яаж явдаг вэ гэж те. Тэгэхээр эмчилгээнийхэн талаар та бас нэг дэлгэрүүлж ярьж өгөөч. Тэгэхээр нөгөө урьдчилан сэргийлэхийг бол сая хоёулаа бас тодорхой ярьчлаа шүү дээ те. Тэгэхээр ер нь хэрвээ хеликобактертэй тогтоогдох юм бол дараагийнх нь одоо эмчилгээ яаж явдаг юм бол. За хеликобактер гэж онцлогдсон бол ерөн 40-с дээш насныхан хүмүүс ходоодод дурандуулаад чих хэрэгтэй. Магадгүй тэнд ходоодны улаал шархлаа үүссэн ч яхан өгөөсөхгүй шүү дээ тийм ээ. За тэгээд хэрвээ шатлаа болоод байгаа юм бол давхар эмчилгээ эмчийн хяналтанд явна. Хеликобактерийн хувьд бол ерөөсөө эмийн эмчилгээ л явуулж байгаа. 4-өөс эмчилгээ, 3-өөс эмчилгээ гэдэг. Тэгэхээр эмийн эмчилгээнийхээ хажуугаар давхар өөрөө хоолныхоо дэлхмийг сайн барайл явуулчихна гэсэн үг. Тэгэхээр эмийн эмчилгээг ерөөсөө эмчийн залтаар яг курс эмчилгээгээ явах юм бол илүү үр дүнтэй явагдаж байдаг. За хоёулаа энэ дээр бас нэг хэдэн сэдвийн дагуу яриа гэж тэмдэглэсэн байгаа. Энэ дээр ходоодны одоо шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ гэдэг талаар
одоо лавламаар байна. Тэгэхээр саяхан болоод хоёулаа ярьлаа. Ерөнхийдөө бол урьдчилан зэрэглэх тал дээр амьдралын хэв хөвшил их чухал байгаа. Тэгээд нөгөө нэг дагаж мөрдөх бас тодорхой дэглэмүүд байж таарч байна тийм ээ. Тэр энийг бас жоохон дэлгэрүүлээд ярил. Тэр нь ходоодны шархлаа маш их байдаг штэ тий. Тэгэхээр энэ маань өөрөө шууд энэ хеликобактертэй холбогдож байна уу яаж? Ер нь бол шууд хамааралтай байж бол хеликобактери хамгийн түрүүнд л та шаархлаа. Ер нь урьдчилан сэргийлэх үзлэгтэй л хамрагдах хэрэгтэй тий. Элегний БЦ вирус байна. Хеликобактери хеликобактертэй л бол түрүүнд хэлсэнчлэн ходоодод дурандуул шархлаатай нүггүй гэдэг нь онцлуулах хэрэгтэй. Тэгэхээр шархлаа үүсгээс урьдчилан сэргийлэхийн тулд бид нэр үүсгээд байгаа хеликобактери эмчилгэн байна. Хеликобактери үүсэхгүй тулд нөгөө амьдралын хэв маягаа өөрчлөлнө гэдэг маань яригдаад байна шүү дээ. Зөв зөвхөстэй хооллно. За хит их хоол идэхгүй байна, шарсан уурсан хоолноос татгалзах нь байна тий. Газтай ундаа хит эсэглэн жимс, дээрээс нөгөө нэг түүхий жимс иддэг штэ тий. Тэрнээс бас хөдөлтэй. За хамгийн гол бидний хэрэглээд байгаа халаасан хоолоо хэрэглэхгүй байх гэх мэтчлэн. Дээрээс нь ус сайн уух хэрэгтэй бид нар. Усыг багаар за бас нэг үүсгээд байдаг зүйл маань тамхи байдаг. Тамхиг нөгөө татах болон зажилдаг бас байдаг шүү дээ. Тамхи татах зажлах үед болохоор тэр ходоодны хүчил хэсэг нөхцөлийг нь бүрдүүлж яадаг. Мөн дээрээс нь энэ тамхи нь маань болохоор тэр ходоодны хааныг зузааруулад хавдар үүсгэх нөхцөлийг бас бүрдүүлж яадаг. Тэгэхээр аль болох тамхинаас татгалзах хэрэгтэй байна. Таны түрүүний ярьдаг мэдээлэл донд нэг бас амьдралдаа зүгээр л хэв хөвшил болгочвол болохоор нөгөө зүгийн балтаа ус гэдэг тий нэг аяг одоо бүлийн зүгийн балтаа ус уухтал ер нь ходоодоо хамгаалж чинь гэсэн үг. Тэгэхээр энийг бол хүмүүс маань амьдралынхаа нэг одоо хэвшмэл байдалд хүргэж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь зүгийн балтаа ус уучхад за тэгээд тэр өдөртөө тий ядаж нэг аягийг л уучхтал ходоодыг хамгаалж байна л гэж ойлгох хэрэгтэй болж байна тий. Тэгэхээр энийг ер нь бол амьдрал тэрэг хэвшил болгочороо үзэгчтэй энэ бол зүгээр дагаж мөрдөхэд боломжтой л зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ зүгийн балтаа одоо нэг аяг бүлийн ус ууснаар та тэр өдрөө ер нь одоо хамгаалж байна гэж ойлгож болох нэ. За тэгээ одоо ер нь хеликобактер гэдэг яриа маань дандаа нөгөө нэг өрхийн эмдэгэл дээр хийгдэж байгаа шинжилгээний онцлоготой холбогдоод байна да. Тэгэхээр одоо ер нь өрхийн эрүүл мэндийн төв дээр хийгдэж байгаа шинжилгээнүүдийн талаар бас товчхон мэдээллийг өгчих гэж бодоод байна. Яг ямар одоо хүчнээ урьдчилан сэргийлэх шинжилгээ онцлогоо хийгдээд байгаа. Одоо иргэд маань зориод очих юм бол юуны шинжилгээг бас өгөх боломжтой байгаа юм те. За эрүүл мэндийн даатгалаараа өрхийн эрүүл мэндийн төв дээр шээсний ерөнхий шинжилгээ авч байна. За элегний БЦ вирус илрүүлэх шинжилгээ авч байна. За саяны яриад байгаа хеликобактери зүрхний цахилгаан бичлэг хийж байна. За хэвлийн эхо цоллог хэрэгтнүүдийг харж байгаа. За тэгээд зарим өрх эрүүл мэндийн төв дээр цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ энэ төр авч байгаа. За дээрэс нь умаа үзэний хавдрын эрт илрүүлэг, артерийн гипертензив буюу цусны таалт хэсэг өвчний эрт илрүүлэг, чихрийн шижингийн эрт илрүүлэг гэдэг бүх төрлийн ерөнхийдөө анхан шатны өрх эрүүл мэндийн төвд үзүүлэх шинжилгээнүүдийг бүгдийг өрх эрүүл мэндийн төвд чихрийн шижин өвчний одоо урьдчилан сэргийлэх шинжилгээ бас авагдаж байгаа. Сахарын авагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол маш олон төрлийн шинжилгээнд хамрагдах боломжтой болж байна л да. Тэгээ мэдээж нөгөө шээс цусны ерөнхий шинжилгээ чинь бол бас маш олон өвчний илрүүлэхийн гол үндэс шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо өрхийн эмнэлэг дээр маань нэг үе бодох юм бол маш олон төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ та бүхэнд одоо хүрдэг болсон байгаа. Тийм учраас одоо манайхан чинь да ялангуяа яг эд ажиллаж хөдөлмөрж байгаа залуучуудын хувьд өрхийн эмнэлгээрээ ер нь тэр багийн очиод авахгүй шүү дээ тийм ээ. Ялчгүй цаг наранж болдгоо байх. За тэгээ зав чөлөө бас болдгоо байх. Тэгээд нөгөө орой ажиллаад хараад яваад очих гэхээр өрхтлийн аяга хаацсан байдаг. Дээрээс нөгөө өрхтөр тэмбүүгийн сорил, доох сорилоо шинжилгээнүүд авч байгаа. Тэгэхээр залуучууд маань аягаас хамрагдах шаардлагатай тэмбүү өвч маань өөрөө шинж тэмдэг бараг илэрдэггүй өвчин тийм ээ. Тэгэхээр сорьцын шинжилгээгээр хамрагдана. Бас нэмэлтээр хэрэгэд түрүүнд би нөгөө урьдчилан сэргийлэх вакцины тусламж үйлчилгээгээд ярьжсэн шүү дээ. Тэрний талаар дэлгэрэнгүй хэрэгтэй баг. 18-ээс дээш насны даатгалд төлдөг бүх иргэд маань ингээд насаараа ингээд урьдчилан сэргийлэх вакцины шинжилгээнд хамрагдаж байгаа. Жишээлх юм бол 18-ээс дээш насны хүмүүс нь бэлгийн замын халдвар түвшний шинжилгээ, зүрхний бичлэг, биеийн ерөнхий үзлэг, эхо, за дээрэс нь ходоодны дурам, төрөө булчирхай өвчин, за умаа үзэний хавдрын эрт илрүүлэг гэд маш ингээд элбэг тохиолддог өвчнүүдийг энэ урьдчилан сэргийлэх шинжилгээнд оруулсан байгаа. Тэгэхээр нэг насаараа бас өөр аль насныханд энэ өвчин илүү элбэг тохиолж чинь тэрнгээрээ өөр багц байгаа. Тэрхийн тулд өрхөө эрүүл мэндийн төв дээрээ ирээд тэр биеийн ерөнхий үзлэгтэй хамрагдаад дараагийнхаа вакцины шинжилгээнд хамрагдах боломжтой байгаа шүү. Тэгэхээр өрхийн эмнэлэг дээр очихоор хэрэг хугацаа ер нь
шаарддаг тухай шинжилгээнүүдэд ороход одоо таны өмнө хүрсэн мэдээлэл бол 15 минутын хугацаанд л одоо хеликоптер бактери үүсэж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр иргэд маань 2 цагийн зав уу 1 цагийн завтаа л яваад очих болчих гээд байна яаж чинь. Одоо сорьцын шинжилгээнүүд бол 15 минут болол хариу нь гарчдаг. Өндөгнөөс нь цус аваад тэгээ 15 минутын дараа л хариу нь гарч байгаа. Яг нөгөө нэг цагийн зохицуултыг хилцэн дээр бах тий. Одоо яг нөгөө хөнгөлттэй эмийн жор гэж бид нэр бичээд байгаа шүү дээ. Хөнгөлттэй эмийн жор маань хөвчлэн бүр ингээд нөгөө сарын ихээр одоо 28/9-өөс ахвал бид нэг 5-6 хүртэл хөнгөлттэй эмийн жор тэр маш их ачаалттай байгаа. Тэгэхээр иргэд маань энийг мэдчихвэл тэрнээс бусад хугацаанд ирээд яах юм бол өрхийн эрүүл мэндийн төв арай ачаал нь бага үед ирээд өгсөн дээр юм болоо тийм ээ. Хөнгөлтөө эмийн нөгөө одоо бичгээр олгож байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр бол хэднээс хэдний хооронд гэсэн бэ нийлээ ачаалттай байдаг. Ачаалттай байдаг хугацаа нь одоо сарын сүүлээр одоо жишээлх юм бол 10 сард ийм авах хүмүүс байлаа гэхэд 9 сарын 27-8-наас 10 сарын 3 4 5 хүртэл ачаал нэлээд байждаг. Тэгэхээр энэ хугацаанд бол ачааллтай байд юм. Хамрагддаг гэвэл энэ хугацааг зөрүүлээл тэгвэл арай ачаалт нь бага байх юм бол цагаа хэмнэх үүднээс. За тэгэхээр одоо жишээлх юм бол Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо амгалан ихтгэл хүрх эрүүл мэндийн төвийн хувьд нийгмийн даатгалын сангаа эрүүл мэндийн даатгалын сангаас магадлал итгэмжлэгдээд үйлчилгээ бол үзүүлж байгаа шүү дээ бас тийм. Энэ талаараа бол мэдээлэл өгсөн зүг байна. 4 төрлийн үйлчилгээ нэмэгдэж байгаа тийм. 4 төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. 2019 оны 1 сараас манай өрх эрүүл мэндийн төв үйлчилж байгаа. Энэ дээр болон сэргээн засах тусламж үйлчилгээ. За дээрэс нь гэрээр үзүүлэх совилгын тусламж үйлчилгээ. Одоо нөгөө хэвтрийн 4-5 дугаар бүлгийн хүмүүс гэж байдаг тийм. Тэр хүмүүстээ гэрээр нь очиод тусламж үйлчилгээг хүргэж байгаа. За дараа нь өдрийн эмчилгээ. Өдрийн эмчилгээнд болохоор ер нь өдрийн эмчилгээ дээрээд онцлог шинжилгээ гэсэн 4 тусламж үйлчилгээ даатгалаараа орж байгаа шүү дээ. За өдрийн эмчилгээний хувьд бол хүмүүс аягүй тийм сэтгэл ханамжтай. Бүр ингээд баг ингээд дараа ингээ очир үсцэн бичээдэг. Тэгэхээр бүр яг албан ёсоор нэг стор нэгээд стор нэгээд өдрийн эмчилгээ дүүргийн эмнэлгүүд бусад эмнэлгүүд яаж хийдэг вэ? Яг л тэрний шиг өрх эрүүл мэндийн төв. Гол нь нөгөө дараагийн шатлалын эмнэлгүүд төр чинь маш их ачаалалтай нөгөө одоо орны асуудал гэдэг чинь хүндрэлтэй байдаг шүү дээ тийм. Маш удаан хугацааны дараа л одоо дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хэвдэх боломж үүсэж байдаг. Тэгвэл тэнд хийх одоо эмчилгээгээл өрхийн эмнэлэг дээр л тийм өрх эрүүл мэндийн төв дээр л хийгдчихнэ гэсэн үг. Тэгээд дээрэс нь өрх эрүүл мэндийн төв маань арай ойрхон тий ядчил ойрхон гэрээсээ гараад очиод хийлэх чинь цаг заваа хийнэ. Наснуудын хувьд чинь бол тэгээ алхаж ирэл эмчилгээ хийлгэчээд буцаад явчих. Тийм. Болж байна л тийм ээ. Өдрийн эмчилгээгээр нь маш хүмүүст айгүй хүртээмжтэй тий эрүүлжилт сайтай дээрэс нь айгүй тийм сэтгэл ханамжтай байгаад байгаа. Тэгэхээр өрхийн эмнэлэг дээр очиод даатгал төлдөг бол өдрийн эмчилгээнд хамрагдаж болно гэсэн. За одоо удахгүй бас өрхийн эрүүл мэндийн төвд маань нэлээд ачаалттай болно. Томоогийн вакцин одоо хийж эхэлнэ шүү дээ тийм ээ. Тэгээд нөгөө зорилттой төлөвлөлт гэхэлэр ч одоо гардаж хийж байгаа улсууд маань өрхийн эмнэлгийнхэнд болчиход байдаг л та. Тэгэхээр ер нь ямар журмаар яаж зохицуулагдаж хийдэг юм бэ? Тэр зорилттой бүлэг гэдэг хагаад одоо ахуй хууч өвчтөө бага насны хүүхэд гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бага насны хүүхэд маань ерөнхийдөө хэдэн насны хүүхдүүд хамрагдаад тийм тийм. Энэ талаар мэдээллийг бас өгж одоо удахгүй 10 сарын 1-ээс л одоо эхэлчих гэж. Томоогийн вакцин эхлэн томоогийн вакцинд мэдээж хэний эмнэлгийн байгууллагын ажилчид хамрагдана. Дээрээс нь одоо жирэмсэн эмэгтэйчүүд эсвэл ахмад настангууд тийм архаг хууч өвчтэй хүмүүс дээрээс нь хүүхдүүд маань олонгод бага насны хүүхд гэхээр 5 хүртэлх насны хүүхдүүд хамрагдана. Яг одоогоор бол бид нэр дээр тийм хүүхдүүдэд хамруулах гэсэн юм бол ирээгүй байна. Тийм тэгэхээр тодорхой. Ер нь бол 10 сарын 1-ээс эхэлнэ л гэж ойлгож байна. Болно. Тэгэхээр энэ дээр бол нөгөө нэг зорилттой бүлгийнхэн дээр чинь бол шууд өрхийн эмнэлэг вакцинчуудад одоо ажиллана гэсэн үг үстэй тийм. Тийм өрхийн эмнэлэг. Сайн дурынхан маань л өөрснөө халдвар дээр очиж одоо хийх байгаа даа тийм үү? Нөгөө өөрөө сайн дураараа бас вакцин хамгаалдаг гэх юм бол ганц одоо халдвар төвчин судлалын үндэсний төв дээр вакцин хамгаалдаг бол. Халдварт судлалын халдвартын эмнэлэг за дээрэс нь өрхийн эмнэлэг дээр бас ирдэг тодорхой хэмжээгээр тэгээд нөгөө эрүүл мэндийн төвүүд гэдэг шүү дээ тийм Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв энэ төр хийгдэг байна. За баярлалаа. Хоёулангийн ярилцах цагийн төгрөөд өндөрлж байна. Тэгээд хеликобактер хэмээх одоо нийгэмд нэлээдгүй газар аваад байгаа энэ одоо өвчлөлтөй холбоотой мэдээлэл өгсөн баярлалаа. Мөн дээр нь өрхийн эрүүл мэндийн төв дээр одоо яг ямар үйлчилгээ явуулж байгаа талаарх бас мэдээлэл сайн дэлгэрэнгүй өглөө гэж бодож байна. Ер нь бол тэр болгон өрхийн эмнэлэг дээр юу ямар үйлчилгээнүүд яваад байна, ямар урьдчилан одоо үслэг онцлог явуулж байгаа гэдгийг бол тэр болгон мэдээд байдгүй.
Тэгэхээр бас зочид маань нэлээд сайн мэдээлэл болсон болов уу гэж бодож байна. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдийн төлөө зочны цаг өндөрлөж байна. Маргааш шинэ зочинтой шинэ мэдээлэлтэй эргээд уулзъя.